Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтгүүчний ерөнхий хамгаалагчийн нэрэмжит сонсогчийн алдар Гардан тулааны тэмцээн 2024 оны 5 дугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд спортын ордонд үргэлжилж тэмцээний аваргууд тодорлоо. Энэхүү тэмцээнийг дотоод хэргийн сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 20 дахь удаага зохион байгуулж байгаагаараа онцлогтой тус тэмцээний шилдэгүүдийн сэтгэлийг та бүхэнд хүргэж байна. Манай дотоод хэргийн сургуулийн шонхор баг бол Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтгүүчний ерөнхий хамгаалагчийн нэрэмжит Гардан тулааны 20 дахь удаагийн тэмцээнд бүтэн 2 сарын турш тасралтгүй бид хичээл хөдөлмөрлсөн. Түүнийхээ үр дүн өнөөдрийн алтан цамын эзэн болоод тасцаад үнэхээр туйлыг баяртай байна. За манай багийн хамт олон бол 13 тамирчинтай. Түүнээс 6 алтан медаль, 2 мөнгөн медаль, 2 хөрөл медалийн эзэн болж өнөөдөр алтан цамын эзэн болоод багталтайгаар энд тасч байна. Манайх бол 2 төрлөөр нь хуулинд оролцсон. Өөрийгөө хамгаалах тулааны төрлөөр манай тамирчин 85 кг-ийн жингийн тамирчин Өлзий бат маань тулааны төрөл болон өөрийгөө хамгаалах төрөлтөнд хос медальтай болж бас багийнхаа тамирчин дундаас бас онцлог тамирчин байлаа. За баярлалаа, бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Гардан тулааны энэ сайхан спорт Монголынхаа ард түмэн та бүхний бүгднийг хичээлж улам өндөр амжилт хичээлхийг хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Ямар ч байсан маш их баяртай байна. Манай Скватер аймаг бол ерөнхийдөө сонсогчтой авдаг тэмцээнд бол одоодаа аюул амжилттай сайн оролцдог. Тэгээд ганцхан Скватер аймгийн төдийгүй ерөнхийдөө бүхэл одоо бие хамгаалах ордог тулааны урлагаар хичээлдэг хүүхэд залуучууд тамирчид болон бас одоо тулааны урлагийн холбоодууд бол сонсогчтой алдар тэмцээнийг бол өдөр хүсэн хүлээдэг юм тэмцээн байгаа. Энэ тэмцээнд бол энэ удаад бол бид нар одоо 6 тамирчин ирж 4 нь бол медаль финал дээр гараад 3 нь бол медалийн болцол хангалаа. За тэгээд ямар ч байсан маш их баяртай байна. Өөрөө бас ингээд сонсогчийн алдар тэмцээний одоо шилдэг дасгалжуулагч болсон маш их баяртай байна. За миний хувьд бол яг дасгалжуулагч хийгээд одоо 21 дэх жилээ болж байна. За тэгээд энэ жил болгоно тэгээд маш олон дасгалжуулагчдыг бэлдэж гаргаж, тамирчдыг бэлдэж гаргаж байгаа. За баярлалаа. Энэ тэмцээний зохион байгуулсан одоо зохион байгуулагч нар бүх хүмүүстээ маш их баярлалаа. За одоо дараачихаа тэмцээнүүд олон мэдээ амжилттай оролцсноо гэж одоо бодож байгаа байлаа. Баярлалаа. Баярлалаа.